Орчин үеийн барилгын үндсэн орц, тохилог сууцнаас эхлээд тэнгэр багандсан барилгуудын чамд шинжилэл хувьсгал хийсэн материалууд блок. Өнөө цагт ашиглагддаг хөндий блокийг анх 1928 онд Хаврын Палмер Америкийн нэгдсэн улсад патентжуулж байна. 1920-ад оны үед машин техникийн дэвшлийн ачаар энэхүү нээлт зах зээлд илүү хүртээмжтэй болж өргөнөөр хэрэглэгдэх болсон юм. Барилгын блок үйлдвэрлэхэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг бетон зураг нь хүн төрөлхтний хувьд усны дараа орох хэмжээний хэрэглээтэй материал. Жил бүр дэлхийд даяар 4 тэрбум тонн цемент үйлдвэрлэгдэж байгаа нь 100 тэрбум барилгын блокийг хэмжээ. Өөрөөр хэлбэл жил тутам манай гарагийн хүн бүрт оролцоогоор 13 ширхэг барилгын блок навах хэмжээний үйлдвэрлэл явагддаг гэсэн. Хятад улсад ихэд хотчлтын эрэлт хэрэгцээг хангахын тулд жил бүр 60 тэрбум орчим блок үйлдвэрлэдэг ба энэ нь дэлхийд тэргүүлэх туяа. Тэгвэл Америкийн нэгдсэн улсад жил бүр 1.5 тэрбум гаруй блок үйлдвэрлэгддэг. Барилгын блок яагаад ингэж өргөнөөр ашиглагдах болсон нь ойлгомжтой. Даад сайтай хэрэглэхэд хялбар удаан эдлэгээтэй мөн цаг уурын байдалд төсөвчтэй. Барилгын блокууд багадаа 1500 PSI шахалтын бат ихтэй буюу сантиметр куб тутамд ирэх 100 кг хүчийг төсөвлөх чадвартай ажээ. Тэдний стандартчилсан хэмжээнд барилгын ажлыг хурдан гүйцэтгэх боломжийг олгодог бөгөөд ажлын цагийг 50% хүртэл бууруулдаг. Мөн дээр нь 700 гаруй Цельсийн дулааныг төсөвлөх чадвартайгаас гадна температурын хэлбэлцлийг бууруулж эрчим хүчний үр ашигыг дэвшлүүлдэг давуу талтай. Барилгын блок юунаас бүтдэг вэ? Энэ бол энгийн хэрнээ үр дүнтэй жоо. Бат бүх чанарыг нь хангах. Цемент тогтвортой байдлыг хангахын тулд гэлс, хайр ихмэл, дүүргэгч, хооронд нь холбох ус, тодорхой шинж чанарыг сайжруулах нэмэлт орцоо. Харин сүүлийн үед байгаль дээлтэй инновац суурилсан технологи ашиглан блокийн 40-50% дахин боловсруулсан материал үнс зэрэг ашиглан үйлдвэрлэж хог хаягдлыг эрс бууруулах боломжтой болжээ. Сонирхолтой байна. Ромчууд 2000 жилийн өмнө галтуулын үнс ашиглан хийсэн бетоноороо пантеоныг барьсан ба энэ нь одоо хүртэл хүн төрөлхтний түүхэн өвгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байна. Дэлхийд даяар энэхүү бүтээгдэхүүний төрөл мөн чанарыг баталгаажуул олон стандарт. Америкийн нэгдсэн улсад ASTM стандарт хэмжээс бат бөх чанарыг тодорхойлдог бол Европт гүйцэтгэл тогтвортой байдлын EN стандартыг баримталдаг байна. Харин Орос шиг хатуу ширүү уур амьсгалтай нөхцөлд GOST стандарт найдвартай гүйцэтгэлийг нь баталгаажуулдаг. Мөн ISO стандартууд дэлхийд дахины бетон блокийн үйлдвэрлэлийн чанарыг илэрхийлдэг. Харин газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амшигт төсөвчтэй байх байдлыг харгалзан тусгай стандарт мөрддөг байна. Манай улсын хувьд хөнгөн бетон блокны жилийн дундаж хэрэглээ ойролцоогоор 362 мянган метр куб гаруй байдаг ажээ. 2014 он хүртэл үүний бараг тал хувийг импортоор оруулж ирдэг байна. Харин өнгөрсөн он буюу 2024 оны байдлаар Монгол улсад нийт 46 барилгын блокийн үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бол МАК компани 144 метр куб гаруй үйлдвэрлэж зах зээлийнхээ 66%-ийг нөлөөлжээ. Харин үлдсэн 44%-ийг улс компаниуд болон импортын бүтээгдэхүүн төгсөн байна. Улсын бүтээн байгуулалт зогсошгүй явагдаж өдөр бүр шинэ барилга ухаан авч байгаа юм үед улсын хэрэгцээний дийлэнх хувь дотооддоо үйлдвэрлэж чадж байгаа нь багтахгүй шүү дээ. Эртний Ромоос эхлээд орчин цагийн сүүлэг өндөр барилга бүтээл бетон барилгын блокууд дэлхийн хотчил барилга чиглэлийг тодорхойлсоор тэдний олон талт байдал бат бүх чанар байгаль дээлтэй инновац нь тэдгээрийг тогтвортой хөгжилд зайлшгүй шаардлагатай болгосоор